За сайн манайхаас Өвлнэс подкастын дараагийн дугаар инхүү эхэлж байна. Нэлээд. За ингээд харуул те маш хоёр сонирхолтой зочид ирсэн байна. Өнөөдөр за нийгмийн ажилтныг орсон дугаарыг спонсорлох хамгийн анхны хүүхэд орж ирцгээж байна. За тэгээд хоёр бидний урилгыг хүлээж авч ирсэн хоёртаа баярлалаа. Баярлалаа. За. Зя. Манай өөртөө танилцуулъя. Тэсгэлгүй. Яа, за нэг гомор л гэдэг. Би 12-ын зэ ингэ сурч. Тэгээд манай хамтлаг болохоор Rain Dust гэдэг. За, тийм их байна. Оо. Ямар гоё нэр вэ? За, тэр нэрний тухай дамжиж цай. За. За би бол Буян зээгийн цэцэн гэдэг 10А ингэ сурдаг. Та манай хамтлаг одоогоор нэрээ бол бодож амжаагүй. Гэтэ юу ч гэсэн дэлхийд түүхээр нэртэй болно гэж бодож байгаа. Тэр бол том зорилго байна. Nice. За баяр. Үгүй. Маш гоё том өрөдөлтэй шүү. За, ундаа. Ой та. Airplane хөө подкастын дүрэн амьдрал таахуудаа гарч байгаа юм л та яа. Яна ямар санаа зовмоор юм бэ? Асуусан тийм ч юм. Яны. Зүгээр үү? Гэхдээ яг үндэ бид нар яг өөрсдөө бол зургуулаа ингэ тоглолт зохио байгуулна гэж бодлоо л. Тэрэндээ л талархсан сэтгэл. Маа. За гоё энэ юуг ингээд далтлаад ингээд оруулах бол тий бас спонсор маяг Энэ авчи дөө. авчвал муу гал. За гоё манайхыг спонсорлоорой гэж тэгэл. За тэгвэл ингээд бүх төрлөөс нь л авсан шүү гэдгийг харуулъя та. Спонсорлсон юм шиг л харагдаж байна дөө. Спонсороос Яа, гоё спонсороос холбогдорой. Гэнг. Тэр гэнг сайн явж марсан шүү. Хоёрын бүр ингээ бүүт гаргаж олон өстэй ер нь. Йоо, спонсор. Энэ дугаар гараад вайрал явуул те гоё манайхыг ивент гэх бах дөр төдөө. За яагаад энэ хоёр зочтой уурж оролцуулж байна вэ гэхээр за өмнөх подкастууд дээр хальт дурдаад явсныг бол манай сонсогчид бол анзаарсан байж магадгүй. 5 сарын 28-нд буюу 4-р өдөр 52 дугаар сургуулийн хамгийн анхны амьд хөгжмийн тоглолт болох нэ. За тэгээд энэ тоглолтод оролцож буй хоёр хамтлагийн гишүүд бүртгэлцэн ирсэн байна. Баярлалаа. Хоёртоо баярлалаа. За энэ гэдгийг бол мэдж байгаачлан сая бол Кобийн 65 жилийн ойдоолста нэрээ пүн ийж гарч ирсэн гэж бодож байгаа зүг. Би энэ гарч ирэх байхаа. Манай амлынхал гарч ирсэн ба. Өө чи бичлэг хийгээ байжсэн шүү дээ. Тийш. Тийш камерамен. Яг үндэ би бол хамтлагийн арын албаны л ажилтан байд шүү дээ. За тэгээд сая нэг волейболын тэмцээн дээр хастаасан шүү дээ. тэгсэн. Бүрээ галцсан. Nice. За Rain Dust хамтлаг маань сая урлагийн үзлэг дээр бас нэлээ алсан байх шиг харагдсан. Тэгээ сургуульд маань амьд хөгжмийн хамтлагууд байдаг гэдгийг бол мэддэггүй байсан. Энэ жилийн өөртөө татдагж гарч ирсэн гэж бодож байна. Манай сургууль ийм мундаг хүүхдүүд байдаг шүү, ийм аяастай хүүхдүүд байдаг шүү. Манай сургуульд ийм хамтлагууд амьд хөгжмийн хамтлаг үүсэж хөгжиж байгаа шүү гэдгийг танилцуулах, сурталчлах, алдаршуулах зорилготойгоор энэхүү тоглолтоо хийж байгаа. Тэгээд мөн дээрээс нь сургалтын албаны стресс одоо маш их байгаа байх гэж бодож шалгалт өгсөн. Тэгээ яаж чад гоё их ч одоо ээш өгөх байх бас хэцүү байгаа байхаа. Тийм учраас яг шалгалтын өмнө те толгойг нь хальт амраах зорилгоор энэ тоглолтоо хийж байгаа гэдгээ маш таатайгаар дуулгаж байна. Та тэгээ тэр үзцгээ гэж найдаж Гэнг. За Rain Dust хамтлагийн гишүүдийг танилцуулбал. За Адзэг манай дуучин байгаа. Тэгээд Хэрлэн манай бөмбөрчин, Учрал манай keyboard, Батялт манай дуучин, бас ритм гитарчин, анх хоёр манай bass гитарист. Тэгээд би өөрөө lead гитар тоглодог. Nice. Юм болгон дээр алгадчихад байдаг юм манайха нэг тийм. За Rain Dust гэдэг нэрийг яг анх яаж өгөө? Яаж бодож болов? Манайх нэр ер нь өгье гэж бодож байсан байхгүй юу. Тэгээд
би ер нь нэрийг өгсөн байхгүй юу? Тэгээ би дуртай хамтлагаас жоохон инспирэшн аваад өгсөн юм. Dusty Tapes гэдэг нэг монгол хамтлаг гэдэг. Тэгээд надад нэр нь аягүй таалагддаг байхгүй юу? Тэгээд жоохон хулгай хийсэн л дээ. Тэгээ Rain Dust болчихсон. Утгын нэр нь ураны Утгын харин хүмүүс аягүй асуугаад байт юм аа. Би тэгээд яг хэлж чаддгүй. Борооны шороо. Тийм үү? Бороо шороо хойлол бодчих болно дөө. Энэ ойлгож байгаа зү. Trix Double хамтлагийн гишүүдийг танилцуулбал. За би бол өөрөө болохоор дуучин. Тэгээд манай ритм гитар нь болохоор зигцгээд хөгддөг. Тэгээд лид гитар чинь мөнх цог. Тэгээ кибордоор мөнх төгөлдөр баг төгөлдрөөр энэ таарцах мөнх төгөлдөр. За тэгээд батарейг бэс гитар байгаа. Тэгээд бөмбөрчдөр нь биелэгт гээд. Nice. За Trix Double нэрийг гэдэг яг нооролж өгөхдөө яг яаж өгч гисэн бэ? Мөн тэр яг маазарч байгаа л өгсөн. Шөнө орой бодож аваад манай лид гитар чинь бөмбөр хоёр болохоор хоёулаа бишээ. Лид гитар чинь киборд хоёр ийм үсгэр эхэлдэг. Тэгээд би ритм гитар хоёр C үсгэр эхэлдэг. Тэгээд бэс гитар бөмбөр хоёр B үсгэр эхэлдэг байхгүй. Тэгээд ийм B C гэж яг. Тэгээд гурван үсэг хоёр удаа давхцалтай байсан болохоор 3-ыг үржин 2 гэдгийг 3x тэгээд double зөв үржүүлж тэгээд яг тэрээс яг 3 times 2 гэлчих юм бол айгүй сайн сонсогдоод тахлын зүгээр жоо утгачлаад тэгж байгаа л 3-ыг үржин 2 болгоцсон. Гоё санаа тийм байна. За хамтлаг яаж үүсгэгдөө? Тэ тэр түүхээсээ хуваалцвал Одоо чанс шууд хамтлаг. За тэгвэл за ер нь бол яг миний санах юм бол анх мөчрөл агш гитарын дугуйл явуулж эхэлчихсэн. Тэгээд тэнцээ багш заавал ангийнхныгаа шахаж оруулаад. За ер нь л бүгдийг итгэвтэй амруулалт болно гэд оруулдаг ус. Тэгээд тэнцээс цөөх хідэн л үлдээд яг сургалтанд явсан. Тэгээд тэрнээс өмнө би болохоор төгөлдрөний сургалтын хэсэг яваад тэгээд мөнх цаг гинөө гитарчтайгаа танилцаад тэгээд төгөлдрөөгчтэйгаа танилцсан юм. За тэрнээс цаашаага баг нэг хагас жилийн дараа болохоор мөнх цагийн гитар тоглолтыг мэдээд яг нэг амар сайн тоглолтыг мэдсэн байхгүй. Тэгээд ер нь бол сонсол сайтай. Тэгээд бид хоёр нэг нөгөө гангагийн нэг киноноос алдартай болсон дээд чинь нөгөө дүүр ингээд. Тий. Тэрийг нэг гадаад дуулж явж исэн. Тэгээд нэг сурагч багш нар өдөр бид штэ. Тэр өдрөө дээр багш нар нь орж ирэл тоглоо үзүүлчих гэж тоглуулаад. Тэгээд тэр нь TikTok-оор нэг хитэн үзсэн л. Тэрнээс нэг хитээш яваагүй. Тэгээд тэрнээс эхлээд яг тэгж бүрлдээд тэгээд багшууд яг юу ажилласан байхгүй. Нэг их урлагийн үзлэг гээд зүгээр шууд одоо багш хувьдаа нэг хэдэн хөлт бэлддэг байсан. Би бол нэг найрал дуу мөн гэж явдаг байсан. Тэнгууд багш хувьдаа бэлдцээс нэг 5 хөлт дээр намайг нэмж хамтлаг болгоод тэгээд эмэгтэй дуучинтай нэг 7 хүний бүрэлдэхүүнтэй хамтлаг болгоод урлагийн үзлэгээр оруулж ирсэн байхгүй. Тэгээ хамтлаг хөгжим дээр Улаанбаатарын үдшиг мүдшгээ тэгээ анх үдчихэд айгүй гой санагдаад тэгээ цагааптай яг басаа тэр дуу мөг дуулцаа болохоор яг ярилцж байгаа хамтлаг болж юу н бүрдчихсэн. Одоо бүрдээд бол нэг 7 дугаар ангиас хойш ер нь бол 6 дугаар ангиас сургалтанд явж гисэн юм бол ер нь баг 4 жил болчихно. 3-4 жил. Удаа хичээсэн шүү дээ. Мөнх цагаал хичээж байгаас мандаа хичээсэн. Тийм мандаа гэж л та. Нэгдүгээр өрөөдийн түүгээл гараад ирдэг л дээ. Тэгэл бодлоо үзлэгээр зя гогч. Манай хамтлаг болохоор явартайч урлагийн үзлэгт ер нь бэлтгэх гэж урлагийн үзлэгт орох гээд хамтлаг байгуулагдсан. Тэгээд би яг 11-р ангида гитар аваад тэгээ яг гитар авсны сарын дараа урлагийн үзлэг болсон байхгүй юу. Тэгээд манай анги тэр үед ч суулгасан л та. Тэгээд дараа жил нь алъя гэж бодоод тэгээд манай ингээд гитар тоглолтог ер нь натан нийлээд 3 байдیں۔ Тэгээд би шууд ингээд бэс гитарчиндаа чи ер нь бэс тоглолцоо гэж шууд өгж мөгөөд тэгээ шууд ангийнхаа нэг охинд за чи тэгвэл бөмбөр тоглоод үзье гэж мэгээд тэгсэн чинь манай бөмбөрчин бүр амар сайн байж таарад тэгээ ер нь ингээд урлагийн үзлэгийн төлөө л ингээд нэгдсэн хамтлаг да. Тэгэхээр урлагийн үзлэгийн нөлөө бас гоё шүү дээ. Ер нь тэгээд урлагийн үзлэг байгуулаад дотроос нь хамтлаг үүсгээд хүүхдүүдээ ер нь аяасыг таних тэгээ. Манай хамтлаг чинь бас нэг гоё төв байд юм аа. Одоо манай яг ритм гитар чинь соло гитар тэгээд бид улсын галман тохиогчийн 70 жилийн ойл тэр тийм улсын тэмцээн болж исэн. Тэнд ороод бид гурав яг тэр хоёр
гитараа тоглоод тэгээд нэг хоёр хөгжмийн багштай хамт орж исэн юм. Бөмбөрчнөр нь мөнгө чарлагч өөрөө яагаад тэгээд өдөр орон дээр хэм багш л. Тэгээд юу гэсэн тэгээд нэг 2 дугаар ангийн хүүхдтэй хамт орж исэн. Тэгээд бид нар тэр хүнтэй төрүүлчихэд тэгээд тэр тэндээс л ер нь бас яг өөрсдөө ихтгэлтэй болж нэг хамтлаг болох үндэс тавьчихсан юм уу? Тиймэрхүү л. Гоё. Одоо ингээ хамтлаг байгуулахад хин хамгийн их нөлөө үзүүлсэн юм бол тэр тухай хэлээч. Тий. Ер нь бараг сая хэлсэн гэх юм бол ер нь мөнгө чарлагч хөгжмийн багш айгүй болцаал туссан багч байна. Бүгдийн яг тий ангийн багш нөлөө нэгт бид нар бүгдийн нэг ангийн хүүхдүүд хоёрд болохоор бүгд яг нэг багшийн гараас гарч ирсэн 6 хүүхд гэхтэр яг тэгж уйлдуу хамаарлаараа багшаас л болсон багш. Хамтарч ажиллахад ер нь амархан байсан баг тий. Ангийн багш тий. Нэгт ангийн багш тий. Яг өөр газар бэлдээхэд багш төгсөлөд өгчих болохоор нэг сэтгэл амар. Давуу тал тий. Ойрхон гэх юм арай. Өөр хэрэг би яг өөр багшийн доор явсан бол бас арай өөр авч тийм л. Манай хамтлагийн хувьд гэх юм бол хин гэхээсээ илүү юу нөлөөсөн бэ л гэж ярих байх гэж бодож байна. Мэдээж урлагийн үзлэг тэгээд бид нар бүгдээрээ айгүй хүсэл эрмэлзэлтэй байсан болохоор бас айгүй дажгүй усан гэж юу н бодож байна. Биднэрт нөгөө нэг бэлтгэлийн байр байхгүй, бөмбөр байхгүй тэгмүүд ингээд бид нар өөрсдөө амар эрэл хайгуул хийгээд олдог. Тэгээд ангийнхаа хүүхдийн ингээд подолд нь өөр хүнээс бөмбөр түрээслээд бэлдэж мэлддэг байсан. Тэснээс сүүлд манай гэрийн доор подолд бас бэлдэж мэлдээд ер нь өөрсдөө айгүй хүсэл эрмэлзэлтэй болохоор бас дажгүй байгаад байдаг шүү. Nice. Тэр подолыг яг яаж подолыг олж авсан түүхээс болцсон. Эхлээд ямартаа урлагийн үзлэг гээд ангийнхаа хүүхдийн подолыг гуйсан юм. Тэгсэн чинь нөгөө нэг байрны доор болохоор ингээд 10 цагаас хойш чимээ гаргаж болохгүй гээд. Тэгээ манай хаамар ингээд лок хийсэн гэсэн байхгүй юу. Тэгээд амар бэлэж мэлдэж байсан чинь нэг өдөр цагдаа ирээд. Тэгээд бид нэр тарж исэн л та. Тэгээ подолоос гараа явж исэн чинь цагдаа яг зөрж манай подол руу орж таарад. Энэ бол яг ингээд зөрсөн. Яа, завсаар юм. Тэгээд дараагийн подолын түүх гэх юм бол манай гэрэн доор байхгүй юу. Тэгээд подолдо бэлжэнгүүд ингээд хаалга амар хүмүүс нүддэг. Тэгээ тийм ингээ гараа харангуут ингээ байрны хүмүүс одоо болно штэ одоо болцооч тэ гэж нэлээ уралдагсан. Энэ бол 2 подол тандсан юм байна. 2 подол ингээ дамжаад маш олон хичээл зүтгэл гаргаад өссөн хамтлаг байна. Тэгээд тийм. Nice. Одоо ингээ хамтлаг донд ингээ үл ойлголцол гаргадаг. Тэгээд яг юунаас болж гардаг вэ? Манайх бол бэлдэг дуунаас л гардаг. Бүгдээрээ яг өөр урсгалын хөгжим сонсдог. Жишээлбэл манай клип гитарчин бол баг Монгол хар торон ярьж хор тарангаас салаагүй. Тэгээд ритм болохоор яг pop талтай. Тэгээд бэс гитар нь болохоор бүр hard metal, бүр rock руугаа. Тэгээд угаасаа бөмбөр бас тэр талтай. Төгөлдөр бид хоёр бол яг тэгэл дундыг баримтлсан л байдал. Тэг яг нөгөө хэд нь дуу санал болгохлоор наа чин жоохон чатгаа штэ юм. Тиймэрхүү байгаад тэгээд бэлдэхгүй байхлаар нэг нэгэндээ жоохон уурлаад. Яаж өрн зөгцдөг гэдэг үү? Тэгээд сонсож байгаа бол яг 6 хөгжмийн зэмсэг зургуул яг үүрэг нь байна уу? Тэгээ байна. Дуучин нь өнгөндөө үрж чадж гин үү? Соло гитарч нь болохоор байна уу? Тэгэл харж байгаа л яг бүгдэнд нь санал болгоод яг санал нийцчихвэл тэр дууга бэлдээд ойлголцдог юм уу? Өөрөөр бол нэг модалцаад ирдэг тий. За одоогоор өөрийн гэсэн гаргасан дуу байгаа юу? Байхгүй. Гэтэ нэг ноорог байсан тий. Тийм. Уус ер нь 10 дугаар ангид дуу зохиохон жоохон эвгүй гэж бодлоо. За дараагийн жилүүдээс ер нь л болчих واخа тий. Зя гогч. Манай хамтлагийн хувьд яг бүр амар хэрэлдэт гэдэг юм байхгүй л те. Нэгэндээ жоохон гомдоол өгдөө. Тэгээд яг гол шалтгаан нь юу ингэнгүүт нөгөө нэг манайд бэлтгэлийн байр байхгүй, тэгээ бөмбөр байхгүй. Тэгээд одоо бэлтгэлийн байр оллоо гэж бодоход зарим жоохон цаг заваа гаргаж маргадаггүй гээд тэгээд би жоохон гомдчих юм уу? Ер нь би л гомдт юм дөө. Тэг намайг гаргадаал байгаад тийм. Гойгч хамтлагийн ахлагч. Тийм.
Танаа хандлын ялаач. Лид гитар, мөнх цог. Зөөгөө юу? Лидүүд л алхаж идэв дөө. Айгаа мэдрэмжтэй үзлээ. Зяа. Хамтлагт орсноор нэр хүнд ер нь хэр өсөж чинь, яаж чинь хүмүүсийн харилцаа тий. За бүр амар хамтлаг болоогүй ч гэсэндээ ер нь суулийнхаа донд бол танигдсан байгаа шүү дээ. Тий. Тэгээд тэгсэн чинь хүүхдүүдийн хандлагыг нь яаж өөрчлөгдөж чинь, октод хэрэггүйж тий. За тэр талаас асууцгаая. Маш их октод сонсохыг хүсэж байсан баг гэж бодож байна. За манайхад дунд бол угаасаа амар царайлаг залуу байд юм аа. Бэс гитарист Батэргэл. Тоглосон газар болгоноос хүн аяж асуудаг. Одоо их сургууль дээр очиж тоглосон ч оюутгч нар асууна. Тэгээд баг ямар ч төгсөлтөн дээр очиж асууна. Тэгээд яг тэгэл явгон гот угаасаа тэрний ажид бол аваар өсчдөг байхгүй. Хажууд нь биш л яхаж чадах болчтой. Тэгээд яг уу яг тэгж нэр хүнд өссөн юм бол зүгээр л танигдах л ихсэн баг. Зүгээр л гадар явж байгаад энэ нөгөө нэг дуулаад идэг ах байна ч юм. Тоглоод нөгөө гитар тоглоод идэг ах байна ч юм. Тиймэрхүү л юм баг. Тэрнээс нэг тийм алдтай байхгүй. Октод хэрэггүй ч байгаа. Тийм. Октод Чамайг аягүй асуугаа л гэдэг юм байл шүү дээ. Ер нь хамтлагийн гишүүд бүгдээрээ л алдартай санагдсан да. Үгүй би бүр хоолойг нь сонсож байгаа хөшигний ардхийн дуулцсан юм болоо гэ. Тэргүй би нөгөө нэг бүжиг бэлдэх хоёр юм. Тэгээ ангийнхаа банд дээр дууцсан хийн гээд гаргаж ирсэн чинь манайхаа яг нэгнээ олж хэлэхгүйгээр яг бүгдээрээ жишээлбэл бид тэр нөгөө хөгжмийн амир гэж яддаг байхгүй. Тэр нь болохоор бүгдээрээ 6 тавуулаа одоо хөгжмийн тавуулаа нэг соло явдаг гэсэн үг байхгүй. Хэсэг хэсгээр эхнийх дээр нь бэс гитар нь явдаг. Тэгээ хоёр дахь дээр нь ритм нь явдаг. Тэгээ төгөлдрөөр лид гитар сүүлд нь бөмбөр нь яваад дуусдаг. Тэгээ тэр нь болохоор яаж байгаа гэхээр угаасаа яг тийм бүгдээрээ угаасаа ер нь хамтлаг болсон бүгдээ л тэнцүү байгаа таавна. Ямар ч ашиг олсон, юу ч болсон бүгдийн тэнцүү байгаа тавах хэрэгтэй болохоор яг тэгээд өөрөг оруулахаар нэг хэсэг авч тоглож байгаа. Угаас дуучин бол тэгэл угаас хийцэл харагдчихдаг ш. Тэгэл хэдэн хөгжимчтэй гаргах гал нэг хөгжмийн амир. Тэгснээрээ ер нь бол яг зургуулаа ингээд энэ тэнцүү харагдаж яваа л гэсэн үг л дээ. Октод хэрэг асууж ингэ суусан шал. Октод нэг асуудаг юм уу? Тийм шүү дээ. Тэгэл нууцсан даалдуур яриул ярина л. Гэтэ яг тэгэл тэр хэдэн гитарчдын араас л айгүй их яваад дээ санагдчихлээ. Гурван гитарцны ажиг юм яасан. Баах октодоос. Зя гойч. Яг надад мэдрэгдсэн зүйл гэх юм бол үе дундаа жоохон алдартай гэх юм тэгээ жоохон танигдал наваг ингээд нэг ярдаггүй хүүхд харж марснаа. Очи нөгөө гитар тоглодог юм биш тий. Гэсний өдөөс ингэж Тэгвэл гоё юм билээ. Тэгээд манай үеийн дунд миний нэрийг мэдгүй ч гэсэндээ наваа гитар тоглодог охин гээд ер нь мартахгүй хаал гэж боддог доо. Тэгээ манай ритм гитар ч нөгөө дуулт штий. Тэгээ манай хүн бол алдсан юм шиг лээ. Хотууд араас нь нөгөө тэгэл юм шиг сонсогдсон шүү. Ялт. Тэгвэл нөгөө манай бөмбөрчин эмхтэй тэр нь жоохон бас онцлог. Тэгээд их кул харагддаг юм шиг үлээ. Тэгээ сонсохны. сүүл TikTok дээр айгүй viral явсан бичлэг байсан. Гөөрн дээр coverлсан. Тэр шүү бичлэг байсан. Тийм. Тэр байсан шүү. Би анх тэр бичлэгийг үзчихээд гэмэт. Тийм. Баярлаа. Ер нь хамтлагууд дунд ингээд ер нь анзаараад тахад ихтэйч вэ, эмхтэйч вэ? Ер нь айгүй сайн чаддаг юм хийж байгаа болохоор амар аттрактив харагдаад ер нь айгүй их краш дагуулдаг юм шиг санагдсан. Тийм. Хүү ер нь чадж байгаа юм хийхтэй амар сэтгэл татам харагдав. За одоо ухнаа. Пүү. Яа. Шот эпизод хэлчихсэн. Йой. Хитэн дөө. Ягаад? За гойч. За. Банд байгаа. Байхгүй юу? Зөв Зөв байхгүй юу? байхгүй. Реклам байхгүй юу? Байхгүй. Асууж болох юм. Цараална да. Энэ асууж болох уу? Яг оруулахгүй ч гэсэн. За. Why? Салцсан юм. Салцсан шүү дээ. Хийцээ салчваа. За, найз зөвхөн найз банд гойчуд бол найз банд байхгүй гэж бодлоо. Найз бандтай болох гэсэн бодол байна. Яг зөвхөн гараад ирвэл болно. Найз. Ер нь
Ямар хүн сонирхдаг асууж яадаг юм бол асуусан. ер нь ямар хүн сонирхдаг вэ? Хамгийн ихний шалгуур бол гоё хөгжим сонсдог хүн байх хэрэгтэй. Дараагийнх нь ямар нэгэн хөгжим тоглодог байвал маш сайн давуу тал болно. Бас хандлагатай бол гоё л доо. Ер нь надад жоохон ойролцоо бодтой, үзэл бодолтой хүн байвал болно. Царай нэг хамаагүй дээ. Тодорхон таалагдчихвал гаднах нь таалагдана. Гоё чи хоолны өнгөтэй амар гоё юм аа. Та ихтэй дуулдаггүй юу ерөөсөө? Та ихтэй дуул бас дуулж чарт. Миний мэдээ яг иймэрхүү хүмүүс айгүй хичээд дуулдаг юм сая. Тий, хоолны өнгө амар Би гоё. нэг түүх ярьж хүү. За. Ингээд би яаж танилцчихсан бэ гэхээр намайг хамтлагтанд дуучнаар орох уу гэж танилцчихсан. Тэгээд би ороод нэг бэлдэж үзээд тэгээд ер нь жоохон бүтггүй санагдаад тэгээд гарсан. Тэгээд хамтлагаасаа гарсан чинь арай тий. Nice. Сонирхолтой дөө. Яа. Бүтггүй гэж тэр хүмүүс нь бүтггүй байсан уу эсвэл Жоохон тайминг нь таарж өгөөгүй. тэрээс бол та одоо дуулъя гэсэн бодол байгаа юу? Ер нь байгаа шүү. Nice. За. Гоё гэж бол найз байдгүй, найз залуугүй гэсэн. Хамтлагийн бусад гишүүдийн талаар мэдээлэл. Манайхан бүгдээрээ синглээ. Гэхдээ бүх хамтлагийн гишүүдэрээ боломжтой юм биш. Боломжтой байна шүү. Рейндас хамтлагийнхан бол. Зэ хамтлагийн бусад гишүүдийн талаар ярьж болох уу? Манайх уу. За хамтлагаас 2 хүн бас ярилцаатай. Тэнгид ингэлгүй. Хэлэх юм. Хэлчихгүй дөө. Аюулсан би бас ярилцаанд орсон. За тэгээд Батөргөл найз хүнтэй. За тэгээд үлдсэн төрөв бас сингл. Охтуудаа. Боломж бол байгаа юм байна шүү. Тийм байна шүү. За энийг л мэдхийг хүсэж ирсэн баг та бол. Та хэдэд ер нь боломж байгаа юм гэж бодож байна. Энэ гурван маань бүр нойр. Надаас юм авах. Найз охинтой болох гэж байгаа юм. Октод яг яаж найрал та хэд найрагдах юм? гэж асуух юм уу? Аа тэнийг бай. Тэнийг байлаа. Тэнийг байлаа найраг. Оо хотлаа. Шалаа. Аяа. Намайг яаж найрах вэ? За бид тэт ярьж байна. Юу өөрийгөө мэдэрдэг үү? За бас намайг ингэж найраг гэжсэн ч юм уу. Тэгвэл та хоёр цаг бас хамт уулзах. Бид нэр юу? Тий. Та хоёр хүнтэй өргөтөн. Тий. Аа. Тэр ярьжсэн үү ус дээр нь? Би бол яриаггүй л байгаа л та. Би намайг ярьжсэн. Би одоо яг вэ тэгэл байжлаа. Ганцаараа. Яна. Манай яав гэж амиг үздэг байхгүй юу? Манай их чах бүр бөөнөр үздэг байхгүй юу? За тэгээд би бол мэдээ өргөж байгаа. Crazy Хэлээрцэнд орсон. Тэгэж ярих юм шиг. Тэгэж яриа. Сая их дагаас өвгөний сонголт айгүй бүр явцсан юм. Хосын харилцаанд орсон. Тэгэж. Тэгээ би бол Албан хэлж байгаа. хэллэг. сайхан юм уу? Энэ хоёр ирдэг. Зүр. Болго штэ. За. Сая юу ярих Нэ. Тий. Тэгээ яаж ярих вэ? Яаж нэх вэ? Тогтод хаасаг Та игээл байсан. Рис хоёр гинэ. Цэгц. За дараачих нь. Дараач. Мөнх төвлөр. Төвлөр болч. Одоо бүр юу ч Найрдах юм уу? Яагаад? Гомо юм уу? Тавсан. Төвлөрөө. Тавсан. Айгуу дараах уу? За маш шай боё юм. Тэгэхээр шай боё ингэж эвдэж орж ирэх. дэлгэрүүндээ За. За чи. Юу? Юу? Яаж нэ? яаж нэх. Юу? Шалгаар өндөртэй. Айгуу. Өөр өчсөн. Зүг. Найрдахгүй өөрөө гэж найрдах. Өөрөөсөө сэтгэлээ татах юм биш үү? Эвгүй гэдэг тэгнэ эвгүй байна. Бүүм ээ. Төгөлдөд тэгээ найрдах юм тий. Ягаад? Бас ялгаагүй юм шүү дээ. Аа?
Бас үгүй юм уу? Бид гол тэнс байгаа таа. Хаана? Сүүс юм. Бэйсэс юм шүү. Надад ингэж бүлхийн чагт. За дуучин бол найдвар байхгүй боллоо манай хотод. Одоо ингээд та нар Тийм. Гоо ихчд маань бол боломж байгаа юм байна шүү. Гэн гайс. Тийм ээ. за бэлтгэлийн үеэр тохиолдсон хөгжилтэй явдал байгаа юу? Бинээсээ болцол. Бэлтгэлийн үеэр үү? Би бодож байгаа л анаа байгаа юу? Яг бодсон юм. Нөө юу штэ подол нүүд Наа. Тэр ч юусаа. зөөлөнгөө нэгтэй бас үжилтэй. Аа. Тийм. Бас ингэж зүгсэл нь бас тий Харин тий. амар юу юм шүү. Тийм ээ. Хавчих Өөсөө бол. зөв хэлэнтэй л гэсэн юм байна. Яа. За. Тэгээ энэ тэгэл аюу өвлөлтэй байдаг болохоор тэгэл юм болгон айдлах. Яг онцлог гэвэл одоо юу юм? Өнгөрсөн бүх дурсамж юу? Бараг. Тэгэл 3 жил дундаас би нэг гийг сонгоно гэхлээр бас. Аха. Яг хамгийн нэг сэтгэл үйлдсэн фаны дурсамж байна. Нийтгээ яг дээдгүй маа. Байхгүй юу? Гэхдээ ингээл орж иж байгаа зөндөө. Гэхдээ яг тэр тэднээс нь бүгд баг адилхан байхгүй. Дандаа илэрнэ. Илэрнэ. Тий. За жишээлбэл яаж илэрв? Тэгэл одоо хөгжмөд сольж тоглох ч юм уу. Тэгээ нэг сайн юм турч үзэх ч юм уу. Тиймэрхүү юм бодлоо шүү. Нэрээ яг тэгэж хөгжмөө ингэж сольж тоглож явах үедээ өө эн чинь бас болчгоор ч юм шүү дээ гэж бодож исэн юм байна. Хамтлагийн гişүүдээс ч юм. Өдөр нөө лид гитар ч л байгаа бах төө. Тааш тэгэл юм чадчих шүү. Бөмбөр таалж чинь төвлөр ор бэс ритм файст чадах юм байна. Хитүүд ер нь тийм шүү. Аа. Хамтлага 3 үгээр илэрхийлвэл. Та манайш сайхан бодож байгаа. Моник сонсоод нүү. Хамтлага хамт үгээр. эндээс сонсогдоод байна. Аа үгүй баха энэ бол биш бах. Төвсөн гэлэхэд бас нэг юм болж байгаа юм шиг гэсэн чинь. Тийм үү? Өчигдөр бэлтгэл ажил болж байна. Тэгээ хэрэг явах би 3 үгээ бодъё л та. За 3 үгээр. Юу би 3 үгээ болохгүй шүү дээ. Туслаараа найзууд. Батага 3 гарандаа да. Хор та за. Тэгээ натаа ягаа яг тэгдэг болсоо зүгээр мааз юм уу? Тэг. Орон гараг. Юу яжсэн. Хамтлагийн нэр олох гээд. Тэгээ зүгээр яг нөгөө хор тарангаас салаагүй явж хагаад бөөнд хард гэдэг нэр өгье. Хоног гэдэг нэр өгье гэдэг. Тэгэж явсараа гал тэгэл мааз олгоод сольж илдэг болчихгоо. За золчлоо. За гоё. 3 холбоо өгөөжлөн Болно. хар пижак, Улаанбаатар, Lemons. Оо, nice. Тайлбарлуул. Амаа поло холгондоо хар пижак юм уу нэг тийм офсрхум аюу хол зөмсчдөг. Тэгээд төгжин болгон дээрээ Улаанбаатар зангисчдөг. Тэгээд бөмбөрчин маань гарн дээрээ дуучин маань мик дээрээ тэгээд бусны хөгжмөн дээрээ зангисчдөг. Nice. Тийм шүү. Яг тэр тоглолтын бичлэгийг нь үзчихсэн амар кул харагдчихсан. Тийм. Айгуу өрмөц тийм гоё харагдчихсан. Окей, nice. За. Cover. Тэгээд мааз. Тэгээд нэг сонсгол юм. Lead guitarist. Lead. Crazy. Эсвэл зүгээр guitarist. Гитараар дагнадаг болохоор Тийм. Тас 3 аягүй зэрэлгүй л та. 3 гитарчин гийнхаа нэлээ царайлгийг мэдэрдэг хүмүүс байх шүү. Царайлыг гээл түрүүнээс унш таадаг юм байна. За. Маш гоё сонирхолтой илэрхийллээ манайд. Манай үзэгч жоохон олон болоод шийдэх үү? Хамгийн анхны тайз нь юу байсан бэ? Тэгээд мэдрэмж нь яг ямар байсан бэ? Онлог заалны л тайддууд. Үнтгээ амар сандарч ирсэн ш. Амар аврах юм тоглож ирсэн байж амар сандраал. Тэгэл тайз руу гарах гэж бөө юм болоод. Тэгээ тайзан дээр гарангуут яг үндэ юу ч хамаагүй болчт юм лээ. Тийм л юм та. Өшөө гоё том тайзнаа гарах хаа. Сургуулийн тайзнаас бүр стейж руу гарч ирсэн хүмүүс зөндөл
гэдэг шүү дээ. Тийм ээ. Зя. Тэ. Миний хөө. Хамтлагаар бол урлын үзлэгээр урлыг заална. Улаанбаатарын үтс тоглох гоо. Тий. Урлын үзлэгээр үү? Тий. Хамгийн том тайз гэвэл Улаанбаатарч болох. Копи талж. Тэндээ бас нэг үнэхээр гүйл харагдсан шүү. Аймаг гэсэн шүү. Англи. Тэгээ ер нь бид нар чинь Улаанбаатар чуулган дээр тоглож исэн. Хүүхдээ ордон. Тэгээд ер нь тэр хоёр дээр л дагинж айгүй олоод тоглож исэн. Яг тоглолтын санаа би бол ерөөсөө ингээд тоглолт мол хийгсэн юу ч байгаагүй надад. Үнэхээр бүр тийм төсөөлж байгаагүй. Тэгээ яг ингээд анх яаж санаагаа олсон бэ? Яг ингээд дон гэдээ орж ижсэн аахгүй юу? Кобин 60 жилээ. Тэгээд би нөгөө нэг 11 дэх үеийнхэн вайс бүжигл вайс биш ээ. Салса бүжиглэн тэгээд урлыг заалт бэлтжижсэн. Тэгсэн чинь яг хамтлагийн бэлтгэлтэй яг зэрэгцэн ш тараа тэгээ манай төгшгөө хааж байгаа дээр ингээд бэлтдэг байхгүй юу? Яг төгөлтөртэй хамт гараад явж исэн. Тэгээд тэгсэн чинь яаж мэдгүй юу ч бодож илаа мэдгүй зүгээр л ингээл ороод ирсэн. Угаасаа яг хийх юм байна гээл. Тэгэл ороод ирсэн шүү. Тэгээд сая бас баахан юм болж тийм хийхээр л болж ах шүү байна. Тэгээд хичээж байгаа. Тэгээд хамгийн гол нь та хэдийн үзэлт тийм байна. Үрдүн. Тийм үрдүн тэгээд хамгийн гол нь тий мөнгөцөлөгч бас яг хэлсэн. Манай сургуульд ийм хүүхдүүд байдгийн байна гэдгээрээ бахархах, сургуулаараа бахархах. Тэгээд жоохон дүүнер маань хэрвээ ирж үзэж чадвал би бас том болоод ийм хамтлаг байгуул болох юм биш үү? Би бас ингээд надад ийм боломж байгаа юм биш үү гэдгийг олж харуулах зорилготой. Тэгээ өөрийнхөө яаж чадварыг нэгээ. Тий. Одоо за яг тоглолтын одоогийн яг төлөвлөсөн байгаагаар маш товч ярих юм бол open mic болно. Open mic дээр за яг бидний лимиттэй 15 хүүхэд гэж төлөвлөсөн байгаа. Тэгээд хөгжим тоглодог хүүхдүүд маань хөгжмөө авчираад тоглож болно. За ингээд эхлэн болоод өнгөрлөө. Манай Random тоглолт адаас нь гарлаа. Random-ийн ардаас Jigs double гарлаа. Тэгээд ерөнхийдөө тоглолт нь иймэрхүү 50 байна. Чи яагаад байгаа вэ? Dag тийм байна. Crazy. Одоо урлагийн үзлийн өмнө ингээд гарахаасаа өмнө хийдэг үйлдэл байгаа юу? Хийжсэн нэг юм сонирхолтой үйлдэл ч юм уу? Би биндээ урам өгчсэн үйлдэл ч юм уу? Тийм дурсамжтай. Манай зандарцаагаал нэг алгадаал гэдэг шүү дээ. Алдал. Тий, алгадал. Айдсан басдаг гэдэг. Нэг өөрсдөө бардж аваал. Зарим нэг ойлал байдаг. Хин ойлоо та. Тэрийг олчихгүй. Нүрх юм яа. За гайхаж. Тийм юм байна. Харин яа гэм бол яг үзүүлээд үгээл гэдэг дээ. Юу ч харууллаа гэдэг. Зөв. За. Одоо ингээд хамтлагийнхнаараа ирээдүйд тэгж мөрөөд одоо ингээд хамт ингээд химсэн ингээд мөрөөд байдгүй. Манай хамтлагууд нэг юм нэр хүнд болохоо гэж боддоггүй. Зүгээр яг 10 жилийнхаа дурсамжинд нэг гоё зүйл үлдээл гэсэн зорилготой хамтлаг. Тэгээд яг хэдэн жилийн дараа ч юм уу уулзалт болвол манай хамтлаг яг дурсамжийн төлөө л ер нь байдаг хамтлаг дөө. Тэгээд хэдэн жилийн дараа уулзалтын дээр тоглодог ч юм уу хаяа сэтгэлээ сэргийх гээд уулзаж бэлддэг ч юм уу. Тэгээд тиймэрхүү зорилготой хамтлаг. Түүнээс нэг амар хайран дээр гарыг нэр хүнд хөөе гэсэн хамтлаг бол биш. Би яг нэг тийм кино үзчихсэн шүү дээ. Hospital playlist билүү. Яг нэг тийм эмчнэрийн тухай гардаг. Тийм эмчнэр өөрөөр нэг эмнэлэгт ажилладаг. Гэтэ бүр багын найзууд ангаахт байхдаа танилцсан. Тэгээд ингээд бивийнхаа хэцүү үед ч юм уу те дандаа очиж бэлтгэлээ хийдэг. Тийм кино үзчихсэн. Аюу гоё мэдрэмж өгдөг. Тийм бэлтгэл хийх бас аюу өөрсдөө сэтгэл санааны юм болдог бах те. Хэцүү байгаа үед нь
гэдэг үү? Яасан шүү. Хэцүү үед одоо бэлтгэл хийх чинь сэтгэл санаанд нөлөөлдөг үү? Тэг шүү. Цаахан мартал явчих чинь. За өнөөдөр манай спонсор гоё хамтран ажиллаж байна. Дафит компани гоё. Холбогдороо. Олон хөдөлгөөн жимстэй. Үгүй ээ. Тийм ээ. За. Хамгийн гоё нь усан үзэнтэй. Дараа нь аль нь тэгээд болно дөө. Үнэгүй спонсор. Яг үндэ спонсор маань ингэж bijүүлсэн шүү дээ. Баярлаа. Баярлаа. Я, дараагийн спонсор. За удахгүй жимсээ ингээд танилцуулж болтугай. Койо гинэ. Эний спонсор хэм бэ? Учиртай баярлаа. За тайзан дээр ахта гаргаж исэн нэг юм хөгжилтэй үйлдэл байгаа юу? Наад алдаа. Надад бол байхгүй манай кейбордууд л байгаа. Энэ бобс таахгүй юу? Тэгээд ингэ кордо биржингууд ингэ төсөн ингээ хөдлөөд нөө нэг тийм төсөөлөж чинь үү? Нэг тийм гоё бичлэг байдаг. Найс. Үтмэр сагч. Тэт Манадо. Нэг бэс гитарчны мөрөвчин нэг унаад. Тэгээд аваач кэблэн салж унаад. Тэгээ буцаа залгаж хийсэн. тайзан дээр бүр дуу хэлсэн байж байгаа. Тий. Тэгээ нөгөөх нь би бол хараагүй юм. Лид гитар ч л харж ирсэн. Юу яагаад? Кибордынх нь гар нь бүр салганаад жижигцээд сандарсан л байхгүй. Бүр ингэж амар салгаж таглаад тийм л байгаа. Тэг хөгжилтэй үе шүү дээ. Хөгжилтэй шүү дээ. Наа чи бүр уйлмаар юм биш үү? Чи уйл Нэг гацсан. тавиас авчвал би уйлна уу? Юу үлт. Зя. Ах дуул зурж исэн гитар яг сурж исэн хэр байсан бэ? Яаж зурсан бэ? Би төрсөн өдөр төхөөд ирсэн байхгүй юу? Тэгээ бэлэг амаар санагдаад. Тэгсэн чи яагаад ч юм тэр үед миний TikTok дээр ингээ бахан гитар гарч ирээд. Тэгээ би гитар авахулч л та гэдгсэн аваад өгсөн юм. Тэгээд урлагийн үзлэгт шууд бэлдсэн байхгүй юу? Гитар авсан чинь. Тэгсэн чи надад бүр амар хэцүү байсан. Тэгээ би урлагийн үзлэг дуусчаад бараг гитаранда 6 сар хүрээг баха. Надад бүр ингээ трама өгсөн амар хэцүү байсан. Цахилгаан гитар уу? Аха. Цахилгаан гитар чинь бүр хэцүү шүү дээ. Тэгээ энэ гитарыг бодвол Тэгэл ахиад урлагийн үзлэг болоод тэрэндээ бас бэлдсэн чинь бас гайгүй. Тэгэл одоо тоглоол энэ да. тэгээ ер нь сурцсан. Сурж байгаа шүү. За цэцээ яаж дуул зуруу юм багасаа дуулдаг байсан уу? Дуулдаг аяастай гэдгээр нь яг яаж мэдтээ? Авиастай гэж бол бидэггүй. Юу байсан? Ана болохоор угаас дуулдаг байсан. Багаас. Тэгээ ана нэг төгөлдрөөрний сургалтанд явах гээд яг нэг гэрээ хааж байгаа төлөөд нэг байранд орж бэлддэг байсан. Тэгээ тэрүүнд нь зөвөр дагаж орж байгаад нэг мэдсэн төгөлдрөөр нь хамт сурдаг болоод тэгээ ана дуулдаг байсан болохоор нөгөө багш нь гам уншдаг байсан. Гам гэдэг нь хоолнд тасгал. Тэгээ тэрийг нь хамт уншсаар гал. Тэгэл зүгээр мэдгүй. Яг зөвөр өнгө олж сурснаас л дуулаа сурсан юм л. Эсвэл зөвөр яг удамшлыг хож магадгүй. Аав ээж хоёр дуулдаг гэсэн бол. Танай их чигөөс мэдээд шок орсон шүү. Би урд нэг мэддэг байсан. Яг үндэ гэр бүлээ танилцуулбас амар их болох. За. Бүрүү. Тий. Чөөрөө зүгээр гэвэл танилцуулж. Урлагийн хүмүүс гэдэг юм уу те? Яг урлагийн хол биш. Зүгээр багдаал нэг тиймэрхүү хүмүүс байхгүй. Яг зүгээр аав ээж. За аав бол багтаа нөгөө нэг дуучин баяр цэцэг байдаг шүү дээ. Эмэгтэй. Нөгөө сүүлчийн дорсомч хичээллүү тийм дуулдаг. Нэг чон хамтлагтай. Тэрүүнтэй бүр багтаа хамтарч бүр хүүхдээ ордон мартан дуулжсэн байхгүй. Тэгэж болохоор бас яг тийм маягаар хүүхдээ ордон мартанд гарч дуулдаг. Сургуулийнхаа урлагийн үзтэг чирдэг. Тийм хүн байдیں۔ Тэгээд том айна болохоор бүр дэлхийн хүрээлэн медальтай бүжгийн Монгол юу спортын мастер зэрэгтэй. Тийм том бүжгийн хүн байдیں۔ Одоо л гадаад Ирландд байгаа. Тэгээд юу Ермөк айна болохоор юу
багада Universe Best Song гэдэг дууны тэмцээнд ороод тэгээ тэнцэнэ эхний 8 билүү тэр хавцааны орчоод тэгээд тэнцэнээс ер нь айгүй цацагдаад гэх юм уу айгүй жоохон алдартай болоод тэгээ тэрнээсээ цаашаага дуугаараа дагнж явж жоохон дуу cover мавер хийжгаад дараа нь солонгос явж ирчээ сонирхлын өөрчлөлтөд Squats-ийн бүжигт ороод тэгээ одоо тэр үндэ бүжиглээ явж байгаа. Nice. Амар гоё бүжиглдэг гэж үү. Ингээд Тийм байна. Агаас ялгаагүй заадагч бас дуулна. Аль юм баг үзье. Үгүй багаас итгэх. Ер нь л баг хөвгүн. Баг хүн. Тийм. Дараа охинд үт юм. Тийм. гоё хэрэг. Nice. Гоё их жалийн идэв хөхтэй. Би алин баг. Тэр нэг хахта нэг хчтэй. Амар их насны зүрхтэй 17 18. Тэг бараг л алин ганц шиг л байдаг дөө. Окей. Үгүй маргааш хэдээс цуглах юм. Маргааш 3-аас гэж ирсэн. 3-аас хэдээс 3-аас суглаад нөгөө нэг хамтлагуудын зургуудыг авъя гэж ирсэн. Зураг хаанд байх. Урлаг цааланд. Эсвэл өөр гоё газар байна уу? Өөр гоё фантай газар мөн томлоо нь. Ямар вэ? Хаана гэж ирсэн юм. Үгүй тэр Morning Star-ийн нэг постэр яваад байгаа шүү дээ. Би тэр шиг юм биш үү? Morning Star ямар постэр юм? Нэг юм хар цагаан дуу. Тэгээд хаваа Тэгээ нэгтгэд хүүхдүүд ороод ирэхэд бүүн постэр. Йоо. Сайн хэлээ. Гэсэн тийм биш үү? Яаж орж байгаа. За айгүй их ячлаа шүү. Асуулт авахгүй надад юм. Хэлээ захаа өччих. Өөсөө мөн нэрээ. Тэр наад хоёроос үлдэх таахгүй. Хүүгийн асуулт байна. Нэг хүжим ярих юм уу? Дөө мөчм. Спортод актив гэдэг асуулт бэлдсэн. Тэгээд асуултаа дуусгацсан. Өдөртөөсөн тий. Тэр нь подкаст чи юу ч хамаагүй ярьчихдаг үстэй. Тэгээ юу ч хамаагүй юм л та. Наа юу ч хамаагүй л ярьчихлаа. Тэгээ ярих юм байна уу? Ярих завшаан дээр олцсон дээр. Бороо аваад майлгасан. Би жил болгоны хот төрсөн өдрөөр хөгжим авахулт юм байна. Би өмнө жил гитар авахулсан, энэ жил бейс гитар авахулсан. Дараа жил keyboard авахулъя гэж бодож байгаа. Тэгээд дараагийн жил бөмбөр авахулаа. Намаа хөгжим тоглох уу? би юу Хоёулын ерөн подкастт оролцоо явуулдаг. Заавал асууж. тийм ба. Би юу ч чадахгүй. Yes. Надаа манай аав гитар авч өгчээсэн. Тэгээ би сурах гэж оролцсон өөрөө. Тэгээд замхарсан л та. Хичээл хайж. Сургалтын яваа зүгээр YouTube-ээр бичлэг үзээд тэгээд яг тулц заалгуулга болохоор чадаагүй. Гэтэ уг нь сурах гэсэн тийм хүсэл байдаг. Би болохоор анх үгүүлэлийг гарч сурч исэн. Юу 2022 оноос уу. Цагаан сараар мөнгө цуглараад. Тэгээд үгүүлэлээ чи ер нь л бас төгжмийн гойд арай гайгүй байдаг штеп. Тэгээд аав ээжээсээ гойж аваад үгүүлэлээ авахулж исэн цагаан сараар мөнгөөр. Тэгээд өөрөө дарж байгаа YouTube-ээс харж байгаа сурч исэн. Тэгээд дараа нь сая 16-наас одоо 17 дэх өмнө жил 16-наас үрээд аав ээж хоёр төсөө өдрийн мэдлэгээр гитар, акустик гитар авч өгөөд тэгээд тэрийг өөрөө DJ-эл дээр явсан нэг сар. Нэг гитар нь ер нь нэг сар явхад болчтой. Тэгээд өөрөө цаашаа сураа явчихад болно гэд гитар авахд авч исэн өмнө зүйлсэн байхгүй. Тэгэл анхаасаа яг ингээд гитараа бариад тоглоо сурж байхад нэг үгүүлэлийн урд нь тоглож исэн болохоор хүн чинь бас арай гайгүй юмгүй үнийг бодвол юмтай байдаг юм шиг байлээ. Тэгээд чи урд нь өгчм тоглож исэн үгүй юу гэ манай багш. Тэгээд тэгсэн чинь барил мэлк нарийн өөр байгаадах юм гэд намайг тэгээд тэгсэн чинь үгүүлэлийн тоглолтыг яаж бас гэл юм лээ. Гэтэ үгүүлэлийн бариаг үнэлээ онцчихлаа л та. Гитараа бас нэг амар байдаг үгтэй бас хаяа барьчихснаа. Эдом ямарс. За. Ханарын талаар боддог мөрөл.
Тийм юм байгаа юу? Байгаа. Надад л байгаа. Ани боч. Би бодож ярьж байна. За хүмүүс та нарын талаар боддог буруу ойлголттой байгаа. Сайхан үсэрч илөө За Урлагийн үзлэг болгоноор бэлдэх газар манайх нөгөө урлаг заал гэдэг хэвгүй. Тунгууд тэрийг дандаа нөгөө ангийн багшаар болгочлаа гэж боддог. Тэр нь бол ер нь бол үгүй хэвгүй. Тэгэл бэлдэх газар бид нэр айл болох хайдаг. Тэгэл яг цагаад болох юм бол бэлдэх үед нь л тэдэнд сардаг болохоос ш. Бид нар бол бэлдэхдээ нэг цөөхөн л хитуудаа бэлдэн. Тэгэл яг ганц удаа гаргаад тэрийг гяс гаргачаал тэгэл болол болдог. Бараг 7 хоногт ганц бэлдээл урлагийн үзлэгийн өмнө ганц үлдчихэл. Бараг шөнө оройд нь ганц үлдэн. Тэгэл гаргачаал орчих. Тэрнээс нэг тэгж амар бэлдээдэг юм л байхгүй. Тийм юм нэг сонсч байсан биш үү? Нөгөө нэг 10-ийн багш нь хөгжмийн багш учраас тэгээд илүү давуу хэрэг болгоод өдөр болгон баг бэлдүүлээд тийм сонсч байсан. Хөдлөө юу те? Эдэж Окей. Манайд ч нэг байхгүй дээ. Байхгүй дээ. За. 12-ийн төгсөл дээр бас гарна гэсэн тий. Хамтлаг. Тэг баха. газ 13-нд Гарч магадгүй хахгүй тийш магадгүй. Сайхан өсөрч юм дөө тий. Өсөрсээр байгаа одоо бүр өсөх газар хөдлөө. За дахиад юу өсөрх үү? Тал авиас маа биш. За өөр ер нь дуулах молгоос өөр авиас байгаа юу? Гита тоглохоос ч юм уу өөр авиас байна. Юундаа сайн бэ? ямар хичээлтэй сайн. Хичээлтэй гэвэл би химдээ сайн. Тэгээ хими инженер нь болно. Тэгээ хими инженер болохоо хажуугаар бас нэг хамтлагтай болоод янз бүрийн газар тоглох хайр мөрөдөлтэй. Тэр хоёр нь одоо жоохон хэрэгжүүлээд л яваад байна. Одоо би бас өөр хамтлагтай байхгүй юу? Тэндээ гитар тоглоно. Би хоёр хамтлагтай. Оо тийм үү? Тийм, энд нь гитар тоглоо, энд нь бэс тоглодог. Тэгээд одоо ер нь дөнгөж эхлээл явчихсан дөө. Тэгээд дуу муу жоохон тохиогол. Би сая нөгөө хамтлагийн бэлтгэлээс ирсэн юм аа. Nice. Нөгөө хамтлагийн бэлтгэлээсээ. Гоё нуцал. Баярлалаа. Мандаа хичээн. За цэцээ. Ирээдүйд юу ямар мэрэгчтэй гэвэ гэж бодож байна. Мэрэгчлөө. Авьяас. Юу юм да? Мэрэгчлээ сонгоогүй. Хичээл сонголтоо л угаасаа зүгээр мэрэгчлүүдийн үндсэн дөрөв хичээлээр сонгоцсон шүү дээ. Яг одоогоор бол. Тэгээд авиас гэх юм уу? Сонирхол гэвэл компьютер тоглоом. Багаас л тоглосон. Тэгээд нөгөөд нь болохоор морь ундаг. Хурдан морь унжсэн. Чи нэрийг үзсэн шүү. 4-5 жил унжсэн. Тэгээд Nice. өөр юу юм сонирхол волейбол тоглодог. Би бүжгээр нэг хитэн сар явж ирсэн. Энийг баг Хаана явжсэн бэ? Энэ Мирай бүжгээр. Мирай. Тэ жоохон сүүл рүүгээ болцсон юм уу? За ингээ подкастаа дуусгая да хэдүүлээ. Тийм сайхан ярилцлаа. Тийм ухахыг маш их хичээлээ. Бас ухагцсан байх гэж найдаж байна. Тэгээд манай хүүхдүүд маань бас мэдхийг хүссэн мэдээллүүдээ бас авч чадсан гэж найдаж байна. За ингээд сургууль дээр маань анх удаа болж буй амьд хөгжмийн тоглолт болох Тэвээртэй үдэш тоглолт маань 5 сарын 28 буюу дараа 7 өдрийн 4 дахь өдөр 16 цаг 30 минутаас хаалгаа нэх болно. За тэгээд тоглолтод OpenMic мэдээж явагдана. OpenMic-ийн бүртгэлийг өнөөдрөөс эхэлж авч эхэлж байна. Тэгээд хүүхдүүд маань идэвхтэй оролцоорой. OpenMic дээр бүртгүүлсэн хүүхдүүд бүртээ жижигхэн гарын бэлэгтэй байгаа шүү. За тэгээд OpenMic маань эхэлж явагдаад дараа нь мэдээж хамтлагуудын маань тоглолтууд нь ар араасаа гараад явах нэ. За тэгээд хэдүүлээ нэг өдөр сайхан тархиа амраагаад манай сургуульд ямар их авьяаслаг хүүхдүүд байдгийг харцгаая, үзэцгээе. Тэгээд OpenMic маань бас гоё болно гэж найдаж байна. Тоглолт маань гоё болно гэж найдаж байна. Хамгийн анх удаа болж байгаа тоглолт гэдгээрээ маш онцлог байгаа шүү. За тэгээд та эдийгээ тоглолтод ирэхийг урьж байна. Бүх хүмүүс нээлттэй шүү.
Мэдээж такс байхгүй. Тэгэхээр бүх хүмүүст нээлттэй ороод ирээд үзэх боломжтой. Тийм. Тэгэхээр хаалга 16 цаг 30 минутын нэгдэн. зя. За тийм байна. За тэгээд хоёр зочиндоо баярлалаа. Тэгээд тоглолтын бэлтгэлд амжилт хүсье ална хэдүүлээ. Тийм ээ. Тийм ээ. За. Оо, за.